Яг одоо манай энэ эрчим хүчний салбарын бодит нөхцөл байдал юу байна? Ер нь өнгөрсөн 7 хоногийнхоос дээрдүү. За одоогоор бол бид нар бол янз бүрийн хязгаарлалтгүй ажиллаж байна. За яг одоо нийт төвөөс хэрэглээ маань 1564 мегаватт, Оросын холбооны улсаас 170 мегаватт авч байна. За бөөрөлжүүдээр нөхцөл бол харьцангуй бас дээрдэж байна. Яг одоо бол нэг 205 орчим мегаватт авч байна. Гэхдээ бүрэн сайн хэгийн горимд бол одоохондоо ороогүй байна. За салхитуудын хувьд бол харьцангуй салхи бол гарч ирсэн. Нийтдээ 155 мегаваттын сувилсан чадaltaй станцуудаас одоо юм байлаа 50 мегаваттыг бол авч байна. За нөхцөл байдал юусан гэхээр бид нар урд нь ярьж лээсэн тест дөрөв дээр нэлээд эрсдэлтэй ажиллаж байгаа. 400хан дээр одоо зогсолтод хүрч болцсохгүй юм үлээлт гэмтэлтэй ажиллаж байна гэсэн. Та ер нь одоо салбарын хүний хувьд одоо энэ нөхцөл байдлаас яаж гарах вэ? Мэдээж хаана болж арал зовлонгоо ярьж байгаа хэрэг хамгийн хурдан шийдэл нь юу вэ? Гото яаралтай шинэ станц барих хэрэгтэй шүү дээ. Бүх станц явж гин, бүх станцын тоноглууд явж гин. Одоо ялангуяа олон сараар явсан станцын тоноглууд аварын байдалд явж гин. Аварын байдалд явсан юусгүйгээр хизээ зогсохын тааж хэлэхгүй тийм төлөв байдал тоноглоо зогсож явж штэ. Гинт хагараад зогсох. Эсвэл дахиад 3 хоног явах гэдэг нь тодорхойлох магадaltaгүй. Станц барихаас нааш энэ байдал үргэлжилсэн. Станц барихаас нааш энэ байдал жилийн жил тохиолдол байна. Нодлон гэсэн бид нар тохиолдож байгаа бөөрөлжүүдийн станц орж ирээд харьцангуй гайгүй болсон. Сая өнгөрсөн үеэс бөөрөлжүүдийн 2 дахь болог орсон. Тэгээ бид нар гайгүй энэ өвлийг хязгаарлалтгүй давна гэж нэлээд ихтгэл төгс ажиллаж байлаа. Тэгээ харамсалтай энэ хүүтрэлтэй холбоотой шинэ станц маань доголдлоо штэ.